Check яг хоёр. Бүтэн подкаст хийгээд дуусна ингээ харсан чинь рекорд хийгээгүй яг хоо. За, сайн байцгаана уу? Бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Everways podcast-ийн 4-р дугаар энэхүү эхэлж байна. Энэхүү дугаараар Back to the Future сэдвээр ярилцах болно. Бидний ирээдүй, бидний битэрийн ирээдүйд юу болох тухай бодлоод жоохон фантасттай ярих болно. Бид хоёр нь Back to the Future гэдэг киноноос сэтгэлээд өнөөдрийн дугаараа явуулж байгаа. Тийм. За чи Back to the Future киног үзчихсэн л багтаа тий? Бүх дугаар нь үзчихсэн үү? Тий, бүх ангийн үзчихсэн. Гэхдээ яг одоохондоо жоохон мартсан. Дахин сэргээж л үзэхгүй болвол хамгийн гоё дугаар чи аль байсан бэ? дугаар биш анги. Тийм. Нөгөө нь яг ирээдүйлөө буцдаг. Ирээдүйдээр очдөг нь л надад яг гой санагдав. 2015 онд л явдаг нь. Тийм. Чи 2 дугаар анги үстэй тий. Тийм хоёр. Тийм, эхний анги дээр чи нөгөө ээж аавынхаа залуудын очиод идэв шүү дээ. Залууд. Тийм тий. За 3 дугаар анги нь бүр сайн юм болоо. Тийм, Индианд юм болоо. Тийм, Back to the Future маань болохоор 1985 онд хийгдэж байсан. Одоогоос 35 жилийн өмнөх кино. Тийм. Тэгээд яг бид хоёрын ярих анги нь бол 2 дугаар анги. Тэгээд 1985 оноос 2015 он руу зорчдог байгаа. Очоо тийм. Тэгээд яг кинон дээр болохоор яг нисдэг машин, нисдэг борд, дрон, юм холограммын 3D видео, VR, Nike Pose өөрөө үдэгддэг. Тиймэрхүү ингээд юмнууд гардаг. Тэгээ одоо бодох нь болохоор яг энэ кинонд гардаг зарим зүйл нь ихэнх юм баг бэлдсэн байгаа хгүй тийм. Бэлдсэн байгаа. Тийм. Одоо VR бол байгаа. Nike Pose дээр байгаа. Hoverboard бол яг hover хийхгүй л тэгтэй. Hoverboard гэж нэрлэлсэн мэт тий. Тэгсэн баг. Хөрдгөө гэхдээ нөө хоёр дуутай хүмүүс унаад. Тийм. Тэнцдэг машин одоо арай гарах болоогүй л байгаа. Гэтэ яг нисдэг машин биш. Нисдэг машинаас илүү бүр ухаалгаар өөрөөр гаргадаг гэсэн. Тэр нөгөө Elon Musk чинь өөрийнхөө юу лээ? Tesla-гийн анхны тэр rover лөө тэр ямар машин аа сансарлан нисгэсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ нэрээ. Одоо нөгөө орбитыг тойроод эргэлдэж байгаа. Тийм санаж байна. Улаан машин явуулсан. Чи өөрийнх нь машин гэсэн баха. Яг өөрийнх нь барьдаг гэсэн шүү. Тэгээ тэрийг нисгэсэн. Ааха. Тэгэд би яг ээжээс асуужсан байхгүй. Та ингээд энэ кино үзээд 15 онд ийм болох уу гэж бодож ирсэн үгүй болгоод бол би мэдэхгүй би ингээд гайхажсэн гэдэг чахгүй ийм нисдэг машинтай байна гэхэд бид нэр бас жоохон бахта үзээд нисдэг машинтай хараа гой санагдагсан тий. Тийм сонин тэгэл өстой тэр үед фантазлал тэр нөгөө hoverboard надад амар гой таалагдагсан шүү. Тэр нэг жакет амар гой шууд нөгөө нэг хэмжээгээр нь ингээд жижигсээд ингээд томсоод байдаг. Тэр амар гой санагдчихсан. Сэнээр Back to the Future-с чинь Rick and Morty бараг яасан болов гэхгүй надад амар адилхан харагдав. Би бол түүхэн мэдэхгүй л тэгтээ яг хоёр дөрөв мөр амар төстэй тий. Нэг юм би бол Rick and Morty үзээгүй. Тий. Үзээгүй явж байгаа. Хөө амар гоё штэ. Харин тийм үзэх ёстой. Манай нэг найзаас чи үзэж ингэж сэтгүүгээ тэлээ. Юу гэлээ мэдгүй нэг амарлаг үзгээл тэгээдсэн. Үзнэ. Үзээгүй нь үзээрэй. Тий. Season 4 нь одоо гараад явж байгаа. Сүүл 5 дугаар анги гарсан мэс. 6 дугаар анги нь хүлээж л байгаа. Season 4. Тий. Season 4 сайн гарсан байхгүй. Сая л 2 дугаараас тий. Season 2 биш юм уу? Үгүй. 4-т гарсан. Тий. За чиний бодлоор одоо хоёлаа тэгвэл яг 2050 оныг ингээд юу яагаад үзье? Төсөөлж үзье тий. Маань сонсож тас одоо төсөөлөө. Тий, хамт бас төсөөлөөд та бүхэн ер нь хүн болгон л яг төсөөлдөг байх. Миний бодлоор болохоор хэрвээ бид нар яг 2 сонголт байгаа гэж бодож байгаа. Чиний хувьд 2 сонголтны одоо ирээдүйлөө болсон. Тий, ирээдүй одоо яг ямар болох вэ? 2 сонголт байгаа гэж бодож байгаа. Нэг бол бүр үнэхээр смарт болно. Смарт одоо бүх юм аюу гоё яг л нэг кинонд дэр гардаг шиг эсвэл боддог шиг. Тийм боддог шиг фантастик хүмүүс цагаан мөнгөтэй. Тийм амар ухаалаг тий бүтэндээ ухаалаг болцсон тий. Бичлүүд мэдэндээ. Тий эсвэл бүр үнэхээр аимшигтай болох гэж бодож байгаа. Matrix шиг. Тийм.
чинь нэг сэрсэн ч бүр амар гэдэг үстэй те рофтуудад эцлэгдсэн тэгээд нэг автоматад харан гэхлээ тийм тартам мөртөг болцсон. Тэрнтэй адилхан ингээл сүнэг тал руугаа л явах гэж бодож байгаа. Хэрэв үнэхээр хайр гамгүй ингэж одоо байгаа газараа идэх юм бол яг тийм хоёр сонголтын дээр л бид нэр ирсэн байгаа гэж бодож байна. Чиний бодлоор Би ер нь гэхдээ юу яд дэлхийг одоо дэлхийс өөрнө гэж ярьдаг шүү дээ. Би болохоор хүмүүс ахав найзтаас асууж болохоор дахиад нэг одоо 1000 жил ч байх гэж байгаа л да. Гэхдээ миний бодлоор болохоор дэлхийд дахиад нэг 100 жил байгаа ах гэж бодсон. 100хан уу? 100хан тийм. Ерөөсөө яа тэгэхээр ч одоо хүмүүс чинь амар хог хайдаг. Тэгэл ерөөс байгаль орчныг хамгаалж байгаа юм заа хүмүүс байдаг л да. Гэхдээ нэг хэсэг нь бас нэлийн амар хог хаяглаа. Шууд талаар байж. Харин тийм. Тэгэл ер нь бол аюу хайр гамгүй хэрэглэж тийм одоо завчиж хаяал. Одоо тэгээд Австрали болж байгаа нь гал гэлтэй тийм дэлхийн дулаалтай холбоотой. Австралийн амьтнуудад бодоолсон байл шүү дээ. Би нэг эртэд нэг дээр телевизээр үзэл явж исэн чинь дэлхийг хөнгөө болоод хэдэн жил болсон байлаа. Ингээ болцсон байхад ямар авах гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээ буцаагаад ингээ бүх ингээ урмалн ингээ амар ургаад бүх барилгууд ингээ нөгөө ногоо юм, мөлхөн юм, нэг өвс мөсөр ингээ зурчигдаал замууд бүгд хагараал нөгөө нэг юу яагаад урмалн амар итгэвтэй ургаж эхэлж байгаа болохоор хүн ерөөсөө завчиж одоо явагдیں۔ Нөгөө устгаж байхгүй болохоор буцаад ингээ ногоо юунд ингээ ярьсан байхгүй. Тэгээ бас Вали дээр нэрээ бас яг байдаг тий. Вали дээр чинь тий. Тий бүх хүмүүс нөгөө нэг дэлхий чинь нөгөө амьдарч чадхааргүй болонгуудаа бүгд нэг юм том юм юунд суугаад хүлгэн суугаад дэлхийгээс гараа авчдээ шүү дээ. Бас тийм Вали дээр чинь урмал ургадгүй шүү дээ. Тэр хүмүүс нь буцаж ирж ийж тэр нэг урмалаас үндэслүүлээ бүгдээр ургуулж шүү дээ. Тий. Гэхдээ тэр чинь тэр урмал чинь дэлхий дээр ургацсан байсан урмалыг чинь дээшийг авч авдсан шүү дээ. Хүртэн тэгээд хөрөгчөнд тэр идэвхлээ тэр урмал нь. Мэдгүй нэг юмнаас л гарч ирээд тэр амар хөрхөлтэй гэнэ үү те. Яг л ирээдүйг зөвөнцөн. Тэг Вали нэрийн нийттэй шүү дээ. Вали. Эйва. Тэр би асахтай нөгөө хүн төрлөختөн нэг өдөр бүгдээрээ алга болчихвол одоо. За. Яг одоо чи ганцаархнаа үлдээд. За. Хүн төрлөختөн бүгдээрээ ингээ алга болчихвол яах вэ гэсэн тийм юм үзчихээс байхгүй. Тэгсэн чинь яг ихний дооногт бол ингээд гоё ад жаргалтай биш. Яг ингээд ганцаараа харч ингээд юм үзмээр сагдсан шүү дээ. Одоо ч шууд дэлгүүр ороод идэх юм аавж идэл жоохон багтлаа явд гэж боддог гэсэн. Тэр бичлэгэн дээр болохоор хүн төрлөختөө ингээд нэг өдөр бөөнөр алга болчих юм бол нөгөө нэг цэцлэгаан станц дээр биш үү те. Тэрийг ажилуулдаг хүмүүс байхгүй болчихно. Тэгээ нөгөө Чернобыль чинь болохоор юуны цэцлэгаан станц лээ. Цэцэрт идэхин цэцлэгаан станц те. Атом цэцлэгаан станц лөө. Тэгээ атом цэцлэгаан. Нуклеар гэдэг. Тэр мэдрийг ажилуулах юм байхгүй болчихно. Тэнгүүд тэдний ингээ өдөртөх юм байхгүй болгон тэр нь дэлбэрээд. Дэлхийд даяар ингээд амтад эдгээр бүгдээрээ үхээд ингээ нэг амар хэцүү болох магадлалтай гэсэн. Харин тийм. Ер нь гэхдээ тийм кинонууд амар их байдаг те яг Will Smith-ийн тоглосон нэг кино байдаг гэдэг. I'm Legend доо нөгөө хот гант гэдэг. Тийм. Тэрний зам би гэхдээ бүр амар тий. Бүр тэнийг ухаантай ингээд хав мах тавьснаа аим хурдан гүйлнүүгээл. Тэр чинь бас яг дэлхийд ганцаар үлдсэн нэг эмэгтэй гарч ирдэг л яадаг тий. Ганцаар биш ямар хит хит хүмүүс үлдсэн. Тэгээ нэг газар юм юу гэдэг штэ төгсгөлд нөгөө нэг юм оо хорогдож байгаа хүмүүсээ тийм оо хан манаар барьцсан нэг юм тосгоо шиг юм. Тэгээ тэр эмэгтэй болохоор радиогоор сонсоод тийш явж байгаа гэж байгаа. Тэр Will Smith-тэй таараа тэгээд авч үе гэж үгүй гэдэг. Тэр явуу юм болт штэ. Нэг тийм л болох байх тоо ер нь. Тэгээ ер нь зомбитэй кинон төр чинь зомби момбинтэй юм төр чинь ургамал амар ургаж чадсан штэ. Тэгэхээр хүн ерөөсөө л бүх ургамал бүх юу гэдэг нөгөө цэцэрлэлтэй алж байгаа. Чи тэр нөгөө YouTube дээр Mr Beast гэдэг мэдхүү. Нөгөө Mr Beast YouTuber амар хэцүүцэн юм хэлээддэг. Одоо 24 цаг тасралтгүй нэг бичлэг үзэх ч юм уу. Йоо солиотой. Тэгээ тэр болохоор сайн нэг хизээл аян явуулаад 10,000 мод тарихаа явуул 20,000 тарихыг ярууллаа. Одоо нэг тийм аян яваад байгаа юм билээ тий. Тийм. Тэгээд $1 нэг мод гэдэг. Тийм сонсон юм байна. Тэрийг бүр ингээд амар хийгээд тэгсэн чинь бусад алдартай ютуберүүд бас тэрийг ингээд хариу өгөөд өөрийнхөө хүмүүстэй урайлаад тэр амар дайж санагдсан. Харин тэр бас нэг кино дээс 2012 он гээд
Тэр 2012 оны 12 сарын 21 гэсэн. Йоо амар хүмүүс чи тэр өдөр хичээл явж байсан уу? Тэр хичээл өдөр. Тэгэхээр чинь тийм баха хичээлтэй байсан баг тийм. Та ангиж ирсэн хичээлтэй. Мэдхгүй санахгүй юу гэсэн ирсэн л айлт мэдэн мэдгүй. Манай тал нэрээгүй шүү дээ. 40 хүүхдийн бараг 25 нэрээгүй. Тажидлын ангийнхнаас бас ирээгүй. Тэгээд тэр өдөр амар тэнэг өдөр байсан шүү дээ. Тэр тэгтээ бас амар кинотэй. Би тэгтээ яг тэр киноч үзэл яа. Тэгтээ яг ийм юм бол бас амараа гэл. Яг тэр ондоо биш зүгээр тийм яг үйл явдал бол тийм газар хагараад доош унаалаа. Тийм тэгэл цунами болол тийм бүр зүгээр бас амар хийсэнтэй тэр кино бол газар хагараад доошоо шууд цөмрөг онол юм шүү те. Тийм тэгэл эцэст нь дэлхий бүх юмас унаж бол дахиад өөрөө эхэлж байгаа. Галуу юу л тэр чинь нөгөө хүмүүс тэгээд юм л шүү дээ. Нөгөө нэг дэлхий ингээд хортоод эхлэнгүүд шууд өөрийгөө дахиад старт хийж байгаа товчин галуу юу л. Харин би бас нэг YouTube-д бичлэг үзсэн чинь зүгээр ингээд ийм бас л адилхан ингээд хүний фантазиар байж байгаа хгүй. Тэнгүүд яах вэ гэсэн чинь ингээд зүгээр бүх юм дэлбэрээл бүх юм ингээд хөдлөөл тэгэл усан гарч ирээл яа дээ бүгдийг аваад тий цунами газар хөдлөл бүх юм болно гэсэн байна. Газар хөдлөх чинь амар юм л шүү. Тийм баг тий чи газар хөдлөл мэдэрсэн шүү. Амьдралд нэг удаа мэдэрсэн. Ерөөс газар хөдлөл эхлээд амар хүчилтэйсэн. Тэсний тийм мэдэрч үзсэн. Тийм найзтайгаа яг шатан дээр явж байсан. Галхаа ерөөс газар хөдлөө. Тэгээ хамгийн инээдтэй нь болохоор газар хөдлөж хахад найзтайгаа царай гэрч нэг сүнсэн зөөл царай гэрчтэй. Тэгээ найзтайгаа тэгж байгааг хараа бүр инээ төрөө. Бид нар инээж гараад тэнийх юм бодог байсан. Тэгэл жаа алхаж байгаа л хажиж чаар сургуулийн хан маань орцсон. Тэгэл яа энэ ч та сериэс юм болсон юм биш үү гэж бодсон. Амар хавгас маань нэг хоёр найз Японд байдаг. Тэгээд амар газар хөдлөсөн гэж байгаа байхгүй тэгсэн чинь хитэн балар хөдлөсөн. Тэгэхгүй нэлээ амар гэсэн. Очижсэн чинь шууд шүүгэндээс аяа таван тэр чигтэй ингээд тэр ингээд савцсан гэж амж байшин нь ёо яамаа. Би тэр чинь нэг газар хөдлөлийн дараа after shock гэж зөндөө ярьдаг байхгүй яг нэг тахных хөдлөддөг. Тэгээ би яг газар хөдлөж орой ингээд ойд байранда. Тэр өдөр чинь бид нэр шууд юу яатсан. Нэг газар руу явуулаад бөөнөр ингэ заалт тоноолсон байхгүй. Тэгсэн чинь хамгийн гоё нь. Тийм тэгсэн чинь хамгийн гоё нь солонгосын төрөөс нь одоо хүмүүстэй хасрамжлаад юу яасан шүү дээ. Нэг юм том хайрцаг дүүр. Амар том хайрцаг. Нэг пэчний хайрцаг шиг тийм дүүрэн юм дотор юу supply өгсөн. Тэр нь тийм Samsung улаан зарламгийн хоёр. Тэр хоёрын хамтарсан тийм хайрцаг юм л да. Тэр дотороо болохоор хүнжилттэй, дэртэй, жорлонгийн цаас тэгээ сойц мэл бүх хүнд хэрэгтэй хамтсалж юмуд гэж хийсэн байсан. Тэгээ матраас хүртэл хийсэн байсан. Эхний яг нэг юуг ин хангах юм да тий. Хэрэгцээг хангах юм. Тэр манай Монгол тийм болох юм бол манай Монгол тийм юм хөлөө? Үгүй баха. Хэцүүтэй. Яг гоо сайн дурын байгууллагууд юм хийж магадгүй. Гэхдээ сайн дурын байгууллага нь өөрсдөө хэцүүдсэн байгаа шүү дээ. Харин тий. Миний бодлоор бол дэлхийг одоо ингээл сайн бид хэдлээ ингээл юма хогоо сайн recycle хийгээл те ойлгох шүдэ угааж явахдаа усаа гамнаа. Тэгээд хоолоо үлдэхгүй гэдэг те. Хэмнэлттэй л амьдрахгүй болвол тэгэл ер нь уруудах шинжир өгөл авах дөө. Тэгтээ ч мэдэхгүй л дээ те. 20 жилийн дараа ямар болсон байх нь гэл. Гэтэ юу бүх генерашн болгонд л яг нэг хэдэн дуракууд байгаа л да тий. Нэг тийм гачин дуракууд. Гэхдээ миний харж байгаагаар яг манай үеийнхэн тал нь ч юм одоо ихэнх хувь нь арай гайгүй хүнлэг болцсон байх гэж боддог шүү. Харин тий. Ер нь бол манай ухамсартай. Манай үеийн тодорхойлох ингээд нэг хэв шинжүүд дээр нь генерашн зэгийн тийм юу хүмүүс төрөлсөн. Integrity одоо шудрах одоо юм гэж үзэж байна те. Тэгээд ингэ нөгөө нэг recycle үлээ эко хүмүүс байна гэдэг шүү дээ. Юм ингэ дэмэг бодоод мэддэг ухаараад мэддэг те. Тэгэхгүй нэг тийм тэнийг хүмүүс гэдэг шүү дээ. Юмны наацаар мэддэг. Наацаар мэддэг. Жишээл хөдөө явж захтаа зүгээр гадаа тэр нэг юуг хайчмаар болох байхгүй те. Пластик савнуудаа. Харин те. Тэр чинь тэгээл ингээл дэлхийд сүрлэл бий болж байгаа байхгүй. Тийм. Пластик савны оронд одоо өөрсдийн сав ашигладаг ч юм уу те. Би өөрөө сав ялга болгоцсон гэхдээ яа. Амар салан патан юм гээл шүү дээ. Тэгээ дэлгүүр орохдоо бас те тэр нэг даван тоор ашигладаг те. Тийм, даван тоор ч юм
хандаж өгш. Би анх ээжийг ашиглаж авах наа ямар сүртэн зүгээр юу нэг торол аавна тест 54 юу юм уу гэдэг одоо л манайх амар юу ашигладаг болсон. Даун торол ашиглах хэрэгтэй. Өөр ингэсэн савтаа авах хэрэгтэй. Сайн нэг маань нэг шинэ жилийн бэлээгээд манай ажлын хэсний бэлэг ирж байгаа байхгүй голомт банкас гэсэн чинь ийм модон сэрэ, модон халбог гэсэн ийм сорол байхгүй. Сорол модон амар гоё. Тэг чи муухай биш. Гэтэ яг нэг бодлын юу ангууд жоохон ням модон сорол хэцүү хаа. Тэгтэл бас л пластик юунаас хамаагүй дээр шүү дээ. Зарим нэг кофе шопны чинь пластик аяг шилдэг гэсэн юм л шүү дээ. Буцааж аяга авчирхаар. Тийм. Тэмд нашилж өгдөг. Харин тийм. Тийм гэрт одоо хідэн цоглуулах газрууд байж л. За чамд хэрвээ нэг энэ сэний Back to the Future дээр гардаг шиг машин байвал чи ирээдүй рүү явах уу? Өнгөрсөн лөө явах уу? Би ял ирээдүй яваа. Яагаад? Яагаад тэгэхээр ер нь одоо амар олон сав хугацааны кино ингээд үзэж ингээ хараад байхад байна шүү дээ. Би бол нэг сургамж ил мэдчихэж авсан. За. Тэр бол өнгөрсөнтэйг бол оролцолтод хэрэггүй байдаг. Яагаад тэгэхээр өнгөрсөн рүүгээ очиод би нэг л юмыг өөрчилчих юм бол ирээдүй амар өөр ах байхгүй. За, тийм болохоор чи өнгөрсөн рүү явахгүй юу? Өнгөрсөн рүү би явахгүй. Одоо би өнгөрсөн рүү очиод тэг яах юм тэг юу гэж хэлэх юм би юугаа өөрчлөлт өөрчлөх юм болсон. Өөрчлөх биш чи зүгээр юу байвал яа гэдэг юм зүгээр өнгөрсөн рүү очиж зүгээр юм өөрчлөлт рүү үзэх харах. Тийм аяа. Тэр бол гоё юм байна. Өөртөө холбогдолтой биш. Бүр 1000 нөгөө чиний шеэрлсэн бичлэгсний Улаанбаатар 1986 оны бичлэг тийш ачаад. Би ч гэсэн. Би тийшээ явчихсан санд. Яг ингээ аав ээж жоохон байсан юм дээр очиад. Тэр бол ааж дэрчихгүй. Улаанбаатар яг юм гоё яасан. Миний мэдгүй Улаанбаатарыг очиж үзгээс. Тийм. Тэгээд би сая ингээ Улаанбаатар гэдэг. Унтахтаа ингээ амар их фантазилж боддог байхгүй. Тэгээд яг энэ 1986 оны нэг Улаанбаатарын тухай ингээ бичлэг үзчихээд арай би бодчихсан байхгүй. Тэр үед л надаа ингээ боломж өгөө явуулах. За юу гэх юм бол би юу хийх бол гэд. Тэг явуулахдаа болохоор юу одоо явуулж байгаа тэр машин ч юм уу хүн ч юм уу те чамд яг тэр үеийн хувцсыг өгөөд тэгвэл бол одоогийн хувцсын үсээ очиж болохгүй шүү дээ. Садан байгаа даа шүү дээ. Тэгэхээр надад тэр костюм жакет үсээ сонин том эднэшлийн зөвлөгээд тэгээ утсаа хураалгаад смарт очиж бүгдийг хураалгаад чихвчээ хураалгаад очиж үзүүлэх гоё сайц. Тэ гоё. Тэгээд түлээгийн түнэлийн камераа явж үзнэ. Тэгээд хамгийн гоё зүгээр аав ээж тач уулын санагдаад яг жоохон үедтэй те ямар байсан бэ? Хараа тэгээд юм жоох ажилмаа гэдэг. Би одоо амьдарч байсан байр өдөр мэдэн шүү дээ. Хаанаа амьдарч байсан. Тэгээд гэрийн тэмцээнээс чинь хараад ямар хүмүүс байсан байна гэдэг. 86 онд ч одоо хэдэн жил юм бэ? 34 жил юм. Тийм ба. Тэгж очивол би яг яах вэ? Тэгэл эмээ өдөрчүүл те. Гэрт нь оруулж. Одоо тийм даварцтай. Би тэгэх юм бол цаг явуулж байгаа хүнийг намайг шууд нь ч олгаад. За. Шууд нь ч олгаад тэгээд явал би гоё санагдчих. Тэгээд нөгөө хувцас өмсөж ч юм уу те. Тэгээд одоо аяг өөрийнхөө амьдралыг байрлах чи юу ямар хүмүүс миний өмнөх амьдрч байгаа хүмүүс ямар хүмүүс гэж хаалган тагш мод худлаа нэрэл тэр хүн байна шуудаагаас явж байгаа гэл тэнгууд онгоолол үзүүлнэ шүү дээ. Тэгээд галыг шааж байгаа. Үлэн өдлөл. Хэцүүр орж үзэн. Чи ирээдүйд явахгүй өнгөрсөн чамд яг нэг хоёр сонголт гэх юм уу? Нэг л сонголт үү чи? Нэг л сонголт. Тийшээ тэгж явж үзэх эсвэл ирээдүйд явах тий. Бас ирээдүйд явчихмаар л шүү дээ. Яг ирээдүйд үзэн шүү дээ. Би бол ирээдүйд явах хаа. Яг нэг нь сонгох юм бол. Why? Ирээдүйд юу болж байгаа юм бэ? Яг угсаа чи очиод ирээдүйд яг за одоогоос хэдэн жилээр явах вэ? Яг л адилхан 30 жилээр. 30 жил 2050 он гэсэн үг шүү дээ. Тийм. Би ч хэд талцаа 30 гэхэр ч одоо ч мэдтэлээ. Тэтгэврийн өвгөн болцсон. Айгуу үсттэй. Өвдөг ирээ нийлцэн байгаа. Яа чи тэр тийм үе харах юм уу? Харах бүс. Би бол өргө харахгүй байх. Зөвхөн тэр үед очиад яг миний 20 оноос хойшоо юу яг тренд болсон ч юм уу те. Юу одоо маркетер хүн байна да. Санаах бах. Инвеншн хийхэд бараг оны өвчид хулгай гэдэг юм шиг гэж байна. Бизнес санаах хулгайлч гэдэг. Бизнес санаах хулгайлч гэдэг. Би бол өнгөрсөн лөө л ч нөө би зүгээр угаасаа л ирээдүй болно.
явах би марал явах юм чаа. Ирээдүйд өнгөрсөнд очиод зүгээр ингэж төрөний хэлснээрээ ингэж харж үзэж enjoy хийж аал буцаах. Гэтэ тэр үед чинь нэг enjoy хийх юм нэг байгаа юм шүү. Чи одоо такси байхгүй шүү дээ. Үгүй би зүгээр ингэж юм харж байгаа юм байна. Нэг орой ажил тарах 6 цагт замын төвчрлийг хараалаа. Ямар ч юм байхгүй шүү дээ. Хүмүүсүүд тэр үеийн хүмүүсүүд яаж байжсан байна гэл амьдрч сууж исэн байна гэл яг тэр одоо нэг аав ээж ярьдаг юу гэдэг. Тэр яг өөрийн боддоор харах. Карлын бараа гэл те. Тий. Чи ингэж хаяа боддог уу? Би ингээл хаяа юм хийж байгаа гин шайм шантардаг байхгүй. Тэнгүүтээ ингээл бүх юмнаас гардаг байхгүй. Эхлээл ингээл өөрөө сууж байгаа л барилгаасаа харж байгаа л ингээл одоо Монгол улсаас ингэж гараад дэлхийгээс гараад за бүр ингээд сансар өгтөр уулуу гараад боддог юм уу? Тий ингэж боддог. Тэгэж ингэж гарч байгаа гинт өөр дээрээ буунгууд би зүгээр жижигхэн бичил юм байдаг. Миний энэ хийж байгаа бүр бичил юм. Тэгээд яа ингээд яг тэр одоо Монголд тий ингэж мэдэрч байгаа шүү дээ чи. Тий. Хүний оронд ч бүр яг тэгдэж бүр юм юу ч би одоо энэ ингээд юу хийгээд байгаа юм нэг тийм юу ч тий. Тэр нөгөө цэжээр ингээд зохиод байгаа монголчууд л юу ч тэгээд байгаа юм шиг. Тэгэхгүй нөгөө монголчууд ч нэг л гадаад дайлал би нэг монгол гэсэн жоохон гэдгэр ах гэдэг шүү дээ. Янз бүрлээд л та. Зарим нь бол тэгээ гайгүй, зарим нь л жоохон тэг гэдэг. Тэгээд тэрийг аюул гадаад ч их хүмүүс мэдэрдэг шүү дээ. Манай бид нар бол юу ч юм байна л. Энэ дэлхийн ертөнцийн энэ их олон хүмүүс тунд бол нэг 3 сая юм шүү дээ. Тэгэл яг тэгж бодонгууд өөр ертөнцид ингээ хүмүүс би бол өөр ертөнцид яг параллел оронд л хүн байдаг л гэж бодсон. Чиний параллел загвар уу? Одоо загвар. Загварч гэж байгаа эсвэл зүгээр юм уу хүмүүсийн ярьдгаар хүмүүсийн жиштэй хариг аргийн хүмүүс гэж ярьдаг да. Тийм юм бол байдаг гэж бодоо. Тэр бол юм ор үндэсгүй зүйл биш болоод ингэж байдаг ах яригддаг гэж боддоо шүү. Бид нар зүудэлж байвал яг уу чи ингэ боддоо энэ бүх ингэ явж ирсэн зүйл нэг өдөр сэрсэн гэсэн чи юу ч ихлээгүй юу ч байгаагүй. Harry Potter шиг Harry Potter-ыг тэгээд тест хүмүүс Harry Potter нэг гэж байгаа л унтаас ирсэн ч тэр нэг Hogwarts тэр зүйл байх юм аа. Тэр зүйлээ тэр хүмүүс тэгж яриаддаг лөө яадаг л. Зүгээр тийм байвал бас нэг бол аимшигтай тийм. Би гэхдээ нэг өдөр аим зүудэлжсэн шүү дээ. Яг ингэ дэлхий сүнж байгааг за. Би ингээл хойр нь ингээд бүр амар болж байгаа. За бүх юм ингээд тэг хамгийн гол нь цагаан болж эхэлж байгаа. За бүх юм ингээд цагаараа л ингээд бүх юм ингээд өгөө болоо. За би тэгэл ингээд ээж ингээд урдаасаар өвцсөн. Тэгэл ингээд ээж ингээд алга боллоо яана гэсэн. Зүгээр хоёул дараа насндаа ч хамт байна гэл. За нөгөө юу юм уу нэг алга болж байгаа нөгөө нэг за тийм ээ. Марвелтэй гардаг шиг. За бараг тийм за тийм ингээ миний ингээ харж байгаа бүх юм зүгээр л ингээл цав цагаан болж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл бүх ширээ ормоор ингээ бүх юм ингээ алга болоод тэгсэн чинь би байхгүй зөв миний ингээ ухамсар одоо миний ингээ бодож байгаа бодол би тэрүүгээрээ л байгаа. Тэг ингээ цав цагаан. Тэг ингээ өөрөө чахгүй. Амар ёо чартарч тийм шүү. Үгүй тийм амар зүудэлжсэн шүү дээ. Би одоохондоо ертөнцийн мөртлөө зүтлээ. Тэр нөгөө нэг World War Z гэдэг бас кино байдаг шүү дээ. Хинэ тоглосон уу? Brad Pitt-ийн тоглосон. Тэрэн дээр яг хүмүүс ингээл ер нь нэг бол би ингэж боддгийг хүмүүс амар тахал гараад амар өвчин гараад тэрнээсээ болоод тэгээд устж өгөө болохоо бас тэгж нөгөө нэг дэлхий цэвэрлэгдэж байгаа. Тэгэхгүй одоо бүр маш их хүнтэй байгаа шүү дээ. Дэлхий болвол 7 тэрбум уу? Одоо баг 8 хүрсэн мэт. Бараг хүрхчихэл байгаа. Тэнгүү тэр чи одоо тэр олон хүн ингэж хог хайн тэр хүмүүс ингэж бүр аимшигтай идэлэн те газар ухна газрын юу ингээл алт нефт ингээл гаргаж аваа. Тэнгүүд яг ямар нэгэн тахал юм уу өвчин амар гарч ирэл тэгэл жи тэр яг бас World War Z гэдэг амар өвчин гарч ирэл тэгэл тэгэхээр recycle-аас хийх хэрэгтэй шүү хүмүүсээ. Солонгос Японд бас амар сайн. Японд л амар сайн хийж баг тийм. Тийм бүр амар идэв билээ шүү. Манай нөгөө нэг ах амьдардаг тэгэл бүх юмаа бараа ингээл угааж хайж байгаа сте. Тэгдэг угааж хайж. Нөгөө нэг барайн одоо идчихлэх тэрийг угаадаг те. Тэр нэг надад гой санагдав. Тэгтээ би ч гэсэн тэгж чи тэгдэг юм. Би
Би тэгдэг. Би тийм ер нь бол recycle хийдэг. Монголд бол хийх байгаа. Тийм. Гэтэ ядахта лаазалтаа ингэж цаасаа ятаа ингэж явчих бол амарсан. Би эртэд нэрээ бас боловсрал дээр явж байгаа нэг мод гэдэг нэг нэвтрүүлэг аваад байгаа байхгүй. Тэр аягүй гоё нэвтрүүлэг лээ. Телевизор боловсрал телевизээр мод гэдэг нэвтрүүлэг гард юм лээ. Тийм нэг эргэтэйг ягаад ингэ харьцуулдаг. Тэнгүүтээ Шведэд явж байгаа байхгүй. Тэгээ Швед ч бүр ямар гоё орн биз дээ. Жинхэнэ нөгөө нэг ирээдүйд ямар дэлхий ямар болохыг гэдэг чинь барыг тэр юм шиг за амар гоё юм орон сууцуудтай тэгэл юм өвс нөгөө гарден айгу ихтэй тэнгүүтээ хогоо бүр амар recycle хийдэг за тэднийх бүр ингээд бүгднгийн бүр ингээд батарейг ингээд том жижиг юугаар бүгднгээр нь ялгадаг заяа тэгэл ингээд зүгээр бүх юм амар ялгадаг улсууд л би зэрэг үтсэн байгаа тэр ингээд сая сүүл шинэ жилийн юугаар гаргаад ирлээ тэгсэн санагдаад байгаа юм батарей ч амар хортой юм л шүү дээ тийш батарей амар хортой гэж батарей тэгээ юм шингэн юм гэрлэлүүд юм шингэлээс гэрлэлүүд ч бас амар хорцсруулалтай юм шиг үлээ. Тэгэхээр энэ бол монголчууд ихтэй recycle хийгээд байна. Сайн нэг хэлж байгааха. Юу яг эхлэн тавигдсан. Тэгэл одоо сайн таниулаад ингээд явах юм бол болно. Тэгтээ би ингээ харс миний ингээ бодсноор болохоор тэр монголчууд recycle ингээд хийгээд тэг бүх хогийн зүгээрний газар очиж юм шүү. Тэгэхээр ингээд ямар юу юм харин тийм тэнгөт мэдгүй наа чи амар том сэдвээ би мэдгүй би ярьахгүй нэг цаашаа би асаа Монголын миний хүч хөрөхгүй энийг ярих л би бол хүч мэдлэг хөрөхгүй сургууль солонгос сурж ахтал болохоор нэг ширээний гадаар юутай хогийн савтай тэг ингээд хог ялахгүй ихтэй бүгдийг хайдаг байхгүй хоол хоолч арайшаа Мондан сав цаас ноцлогддог бананы юм гэл. Тэгчээд яг дүүрэнгүүт нь яг хайдаг байсан. Яг манай оюутны байран дотор 5 хогийн сав зав. Нэг нь шил хайдаг. Зөвхөн шил. Нэг нь болохоор цаасан тийм юм хайдаг. Нэг нь болохоор пластик. Нөгөөх нь food waste зөвхөн хоол үлдсэн юм бол хоол хайна. Тэгээ нөгөөх нь юу лээ? Таны юм байдаг гэсэн. Тэгээд тэрнээс гадна тусдаа гадаа юу гэдэг нөгөө газ хайдаг. Зөвхөн газ хайх хэрэгтэй. Газ ч бас амар эцтэй. Тэгэх газыг хайханд бол бүдийг л хослох хэрэгтэй. Хослоод ингээд гიშгээр юм. Тэгжиж хайдаг. Тэгвэл наа шатсан мачиж. Бас амар дэлбэрт юм биш үү? Дүв гэл. Йоо газ тэгтээ амар аюултай те. Йоо би яг нэг удаа нэг хоолны газар ороод гэсэн газын дэлбэрээд ёо. Хоол Монгол уу? Дэлбэр бүр нэг гал асцсан шүү дээ ингээд. Гал асаад за би бүр хараа шоконд орсон шүү дээ. Ёо. Чиний уртлах гэсэн. Солонгос хоолны газар. Тийм. Гомшигтай. За зэгцэлтэй. Тийм болохоор бид нэр одоо ер нь ирээдүгөө бодож ядтай үр хөвгтөө бодож багталтай. Өөрсдийнхөө амьдрах орчноо бодож аль болох хогоо баг хаях биш ээ. Хамгийн гол нь юм хамаагүй те бүр ингэж хаяхгүй одоо юм пластик юм л баг хэрэглэх хэрэгтэй. Хүн болгон өөрийн даамуудтай явах, тийм кофений аягтай явах те. Тэр нөгөө Америкний хүний бичлэгэн дээр хамгийн аль болох хамгийн бага recycle одоо хог одоо өөрөөсөө гаргаад бид ч одоо өдөрт нь амар олон хог гаргаж байгаа шүү дээ. Хамгийн бага хог гаргаж амьдарч үзэж байгаа гэдэг. Тэрэн дээр тэгсэн чинь амар хэцүү л харагдсан надад үзсэн чинь. Тийм, ер нь бол хэцүү. Гэхдээ яг уу дадал болоод туршил болчих юм бол гайг баг. Гэхдээ бас хамгийн гол нь тэгэж өөртөө хичээж байдлаа гэхэд одоо дэлгүүрт ороод те варяны ингээд өөрийнхөө шилэндээ авъя гэхээ ямар ч боломж авахгүй шүү дээ те. Заавал ингээд шин шилээд эсвэл ундаа авлаа гэж бодоход өөрийнхөө юм төмөр юунд авлаа боломжгүй те. Харин тийм тэгэхээр бас яг тийм юм бас бүрдээг болохоор хэцүү байгаа байхгүй. Харин тийм дэлгүүрээ бол гоё тийм органик. Ороод нөгөө жимс авахд ч жишээлбэл одоо юунд хийж өгдөг шүү дээ. Хүмүүс нөгөө нэг пластикын уутанд хийнгүүтээ тэрийг грамлаа дээр нэг юм нааж өгдөг шүү дээ. Тэгэхгүй зүгээр одоо яадаг ч тийм. Яг грамлаад гэхдээ даун хийж өгдөг юм. Эсвэл хүмүүсүүд нь давтаа бол тэнд нь ингээд хийж өгдөг. Тэр нөгөө миний ширэлцэн байсан бичлэгэн дээр амар гоё яаж аваад бүх юм ингээд цаасанд хийж боож өгж байгаа. Энэ дээр би зөв яагаад дээ ч түр ярьжсэн миний нөгөө ширэлцэн байсан 1900 тий. Бүх юм ингээд цаасан юун дээр ингэж хийж өгдөг. Гэхдээ сонин бол биш. Сонин ч угаас нь сонингийн
тэр нэг хорн амар түүний бид мүү зүгээр юм нөгөө юм картон цаас шиг нэг тийм шар цаас нь ингээд мах зах бүх юм боож өгдөг. Тэр бас юм гоё тий. Тэр ингээд амар амар санагддаг шүү. Дэлгүүр ороод толомоо гэх юм бол нэг л толомоо байгаа. Тэгэл ороод морь аваа гэж морин л үү. Одоо болохоор ч олон сонголттой шүү дээ. Тий. Нэг хоош Америкийн нэг юм юунууд канон дээр ингээд гардаг. Дэлгүүр оронгууд нэг юм цаасан юм уутанд ингээд юм хийж өгдөг. Sorry. Нэг тийм. Тий. Бэдэс би тэгэл хавлаа ингэж нөгөө нэг ээж нэр нь ингээд тийм. Ингэж орж ирдэг. Тэгвэрсэн. Тэгснэ тэр нөгөө бор уутныхын дээрээс нь юм багет талгагаа зогсоосон. Тийм дэр зэрэг гарч ирдэг тийм. Тэгээ нөгөө нэг шокинг кинон дээр ээж нь орж ирэл гэл айхтаа унгасан чинь зүгээр алин байлаа ч юм. Сул алин байлаа. Тэгэл яг тийм юм. Гэтэ нэг хэсэг Монголд яг тийм юм байснаа тэгэл болцсон шүү дээ. Одоо гэхдээ хүмүүс нь хорж авах уу илүү их юу таар ашигладаг. Манай гэр даунтаар манай гэр нийл хэдэн жилийн өмнө одоо гэртээ Америк нөгөө хогийн савны хуутыг ашигладаг шүү дээ. Тэр уут хогийн савны утал жишээлдэг. Тэгсэн чинь нөгөө нэг дандаа эхлэлгүүрийн таар ашигладаг гэсэн юм байна. Жоо дээрс уут алдчихсан. Харин тийм болцсон. Пластик таар алдахгүй. Нэр пластик таар алдахгүй гэснээр солонгос ерөөсөө олддоггүй шүү дээ. Амар хэцүү. Тэгээ яа дээ. Олддог уу? Тэгээ яаж яа дээ. Бүгд даван тордог гэсэн үг. Одоо хувцсны дэлгүүр мэлгүүр ороод юм аавал юу юм гэхээс. Хүнсний дэлгүүрт өгнө л дөө. Гэтэ ер нь л нэг амар ховрог. Надад амар ховроод гэсэн. Би ингээ готлогтлаа хийхээр дэлгүүр ордог байсан юм шүү. Гэхдээ ордог та нөгөө нэг одоо нөгөө CEO эднэр шиг тийм дэлгүүр рүү орно шүү дээ тий. Тэгээд нэг тор өгдгөө нөгөө нэг асуудал өгдгөө. Тэмүүдгээд ингээд аваад гарчдаг. Тэгээд тэрийг нэлээд их тийм хязгаарлалтай гэх юм уу. Харин тийм ер нь бол тийм байх хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй бол уудан торны хэрэглэл бол бүр арай л даварж ийн. Дараа юу. Амар хэцүү. Тэгээд Монголс ирэл цахан амар гоё ингээд кино дээр шиг анхаар сонсон ч ингээд тор нисэж идэг. За. Тэгэл нэг тийм байна. Өнөөдрийнхөө подкаст дээр бид хоёр ер нь нэлээ глобал юм ярьлаа гэж бодож байна. Ирээдүйгээ бодорой найзлаа гэсэн юм ярьлаа. Тийм, ирээдүй бүгдээрээ бидний гартагаа бид нэр өстой яаж хайрлаж, яаж юу яа тэгэж л цаашаага цэцэглэж ингэж яа. Нэг бол цэцэглэн, нэг бол сөнөн тийм амар. Тийм, манай үедээ би жоо ихтгэлтэй л байгаа шүү. Манай арай өнгөрсөн үеийнхээс арай нэг өөр одоо тийм манай аав ээжийнхээс арай өөр гэж боддоо. Бодгоо штэ. Юм бодож гин үү? Тэр нэг анаас штэ. Facebook дээр л би харсан тэр нэг автобусны дотор нэг тийм. Одоо үеийнхэн нэр юу вэ? Одоо үеийнхэн. За танаа их тийм сайн байсан л хоёул одоо ветеран хэлж байгаа. Яа, энэтэй сайн. Тэгээд тийм юм болохгүй дээ. Тийм болохоор та бүхэн бүгдээрээ байгаль дэлхийгээ хайрлаад бүгд даамууд аваад тий аль болох нөгөө тор ямар пластик торыг баг хэрэглээд тийм. Тэгээ бас юу байвал амар гой санагдсан. Монголд одоо метро ч юм уу эсвэл нийтийн тээврийг ингээ гой хөгжүүлчих юм бол яваасаа. Тэгэхгүй ингээ машин барих ч бас тавдраад санагддаг л. Тэгээ машин ч бас амар хор гаргадаг. Машин унж байгаа нэг бол full electric машин. Гэтэ full electric машин одоо хичнээн даал орчинд ингээ дутаа гаргадаг сайн ч гэсэн. Яг үйлдвэрлэлтийн явцсан тэр батарейг нь хийх амар юу байдаг гэсэн. Их хор илүү их хор гаргадаг гэсэн. Тэгэхээр агаарлал илүү их хор гаргадаг. Тийм. Яаж хаа амар хэцүү. Ер нь юм хоёр талтай л да. Тийм бүх юм хоёр талтай байдаг болохоор аль болох авах гэхийн ухаанаар бодож энэ бол зүгээр хаа. Тэгээд ер нь ирээдүй бол гоё харагдаж байгаа гэж ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэдэг нэг дуу байна да. Тэр шиг тэгэл манай дотоод байгаа залуус болон гадаад байгаа залуус одоо гоё юм хийгээд те. Одоо амар олон юу гэдэг штэ. Одоо сайн дурын байгууллагууд. Тэгэл тэр гоё санаачлал юм хийгээл. За ингээ манай подкастыг сонсон та бүхэндээ баярлалаа. Бид хоёр өнөөдрийнхөө сэдвээр ирээдүг зүгнэж илүү ирээдүлүү ярьлаа. Тэгээ дараагийн подкастуудаараа бас сонирхолтой юмнууд ярих гэж байна. Тэгээ та бүхэн бас яриулах хүсэлтэй
сэдв байвал доор комментээр үлдээгээрэй. Бид хоёр нээлттэй. Тийм бас шүүмжлэх юм байвал үлдээгээрэй. Бид тэр суралцаа цаашаа явах болно. Тийм бага. Дараагийн дугаарууд бас бид тэр микрофонтой болж байгаа тийм бага бас энэ цөөрөн мөрөө юу арилгах ах. Одоо л шашаад болцсон дээрээ. Яг тэгэл юм хийх гээл үтэл. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Гайхамшиг үргэлжлээ. Гайхамшиг ирээдүйд бид нэрээс өнөөдрөөс эхэлнэ.